Улаанамд орсон нэн ховор болон ховор амьтны хууль бусаар агнаж байгаа тохиолдол буурахгүй байна. Тухайлбал 2018 онд 2 баавга, 2 хандга, 4 эрвс хууль бусаар агнжээ. За 18 оны статистик мэдээлэлээр бол хууль бус хангалтны тухай хууль зөрчсөн 268 зөрчил дээр зөрчлийн тухай хууль, нэрүүгийн тухай хуулиар манайх хариуцлага зохицох шатанд нь шийдвэрлээд холбогдох газрууд нь хөргүүлсэн байдаг. За үүнээс бол яг өнөөдрийн байдлаар 18 онд бол нэг 12 хүн бол эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж шийдвэрлэгдсэн. Бусад 126 зөрчилт нь бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон гэж шийдсэн байна. Хууль бус агнууртаа тэмцэх нь дан ганц төрийн байгууллагын үүрэг оролцоо биш. Үүнд иргэдийн оролцооч чухал. Иргэдээс авсан мэдээллийг үндэслэн мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагаа явуулахад өндөр ач холбогдолтой байдаг байна. За ганцхан жишээ дурдахад 2018 онд иргэд үүргээ ухамсарлан хууль бус агнууртаа тэмцэж мэдээлэл өгснөөр 20 гаруй хэргийг илрүүлжээ. Хууль бусаар агнж байгаа тохиолдолд тухайн зөрчлийг бичсэн тохиолдолд иргэн хүн холбогдох төрийн байгууллагууд нь мэдээлэх ийм үүрэгтэй. За мөн энэ мэдээллийг бодиттой мэдээлэл өгснөөр бол тухайн зөрчлийг далсан зогсоож тэгээд тухайн зөрчилтэй холбоотой тавьсан торгуу шийтгэр нөхөн төлбөрийн тодорхой хувийг нь бол иргэн хүнд олгох ийм хууль тогтоомж манайд үйлчилж байгаа. За энийг бол хүн болгон тэр болгон мэддэггүйгээс шалтгаалаад энэ байгууллагын үлдэж байгаа гэмт хэрэг зөрчил бол илэрхгүй мэддэхгүй өнгөрөх барих ийм асуудлууд бол байн гарч байгаа. За энэ мэтчлэн иргэдийн үүрэг оролцоо хууль бус ан агнуур болон байгаль орчны эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг таслан зогсооход чухал ач холбогдолтойг ойлгуулах үүднээс мэргэжлийн хил хэргийн газраас өнөөдрөөс аян зохион байгуулж эхэллээ. За аян 1 сарын хугацаанд үргэлжлэх юм аа.